Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цугларцгаая. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Очроо, хөтлөгч Инх Заяа, найруулагч Бум Эрдний хамтаар та бүхэнтэй энэ хоёрыг муха хатагдсан. Багийн ажиллагаа ерөөсөй байхгүй байна. Бүгдээрээ зүгээр юм бүтэн юм овг нэртэй хэлдэг үлтэй ингээд хоёр 1-р студиэс хэний юу лээ? Инх 50-ны Инх Эрдэнэ 50-ны Очроо, Хүрвэгийн Эрдэнэ даваа. Эрдэнэ даваа. Инх Заяа чинь юу лээ овг нь? Энд ерөөс Инх Заяагийн овг нь би ерөөс мэдгүй юм шүү. За Хэний Инх Заяа гэсэн. хэний заяад орж палам мангар урд нэртэй нас. За манай том өрөөнд давтаа мөрөнд. Яг энэ үед нэг муудсан юм шиг санагдаад бүр ингээ юм ярмааргүй санагддаг. Регистрийн дугаартай нь хэлвэл болно гоё юм те. Тэгээд үзэхгүй юу? Тий. Хамтдаа сонсогчдод баярлалаа. 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцөн бидэнтэй хамтдаа байх боломжтой. 84.5 104.5 хос долгионд биднийг сонсож байна. Нэмэлт дээр мэдээж үзэх боломжтой. Гэр бүлийн радио 104.5-гийн крилэр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Биднийг дагаад бидэнтэй хамтдаа байгаад бидний хийж буй контентуудтай үргэлж хамтаагаарай. Мэдээж том өрөө нэгдсэн байгаа. Том өрөөний доор санал асуулга ч гэсэндээ явж байгаа. Өнөөдрийн том өрөөний сэдв хүрэхээс өмнө шууд утсыг зарлая. 9986 1045 9986 1045 Та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл 88 66 1045 88 66 1045 харин яг одоо шууд нэвтрүүлгийн үеэр залгахыг хүсвэл 9986 1045 9986 1045 Тийм ээ, та ингэж бидэнтэй холбогдох боломжтой. Манай долгион 1045. Өнөөдөр бидний сэдв бол цалинтай ээж гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Цалинтай ээж гэсэн сэдвээр ярилцахдаа ямар санал асуулгыг өрнүүлэх вэ гэхээр цалинтай ээжийн цалин яг цалин мөн үү гэдэг санал асуулгыг өрнүүлж байгаа. Тийм үгүй гэсэн хариултыг та ээлгээгээд яагаад вэ гэдэг дээр комент хэсэгт бичээд эсвэл уцаар ярьж залгаж орж ирээд бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. Цалинтай ээжийн мөнгө ер нь хэдэн төгрөг байдгийг мэдхүү? Мэдэн шүү. За мэднэ. За очроо хассан. 50k. Эхнэрээсээ асуусан сая. За яг одоо манай сонсогчд минь манай энэ том өрөөний буудан дээр давтаа морилонгоо бас буудан дээр хүмүүсээ ураараа яг одоо гэртээ цалинтай ээжийн цалингаа аваад хүүхдээ хараад байж байгаа тэр ээжүүдийг бас меншн хийгээд ороод ирээрээ бас тийм Энэ ээ. саяхан хит байсан юм бэ? Нэмэгдсэн биз дээ чуулна. Үгүй шүү дээ. Одоо 50,000 50 байсан юм уу? Гэтэ наачаа инээ дүрээд байх бай. Цалинтай ээж гэдэг амар том нэртэй мөрлөө 50k-наас. За цалин буух болж гинөө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг та нар мэдэх үү? Мэдлгүй яах вэ? За хэдүү. 500 хэдлээ. 500 500 хэд байна. Сүүлд нэг нэмэгдсэн юм аа. Тэгээд тэн дээр бол сая гарчаагүй юу? сая хүрээгүй. Сая хүрээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. 500 хэд байсан нэмэгдээд нэг 600 700 болсон баг. Хөш за өвсрэл. Яг энэ цалинтай ээж гэдэг яг нэр шиг юм бодтойгоор те. Яг цалинтай ээжгээ сард яг нэг 5 сая төгрөг ээжд нь өгдөг байсан мэл те. Йоо би үлдээ тэр бомтон болцсон байна. Цалинтай ээж гэж нэрлэгддэг болохоос ш аав ч гэсэндээ авах боломжтой байдаг. Одоо жишээлбэл аав ээж хоёр айл нэг нь авдаг байхгүй юу? Нөгөө яг гэртээ хүүхдээ хараа сууж байгаа гэдэг нь нотломжоо харуулад аль нэг нь авдаг гэсэн үг юм. Би бол цалингаараа авдаг бол гоё юм уу? Нэрэ декретнийхээ хугацаанд яг өөрийнхөө авдаг гэсэн цалингаараа улсаас ингээд нийгмийн даатгалаас мөнгө авдаг бол гоё юм шүү. Тэгвэл гоё. Тэгвэл харин одоо асуугаад байна штэ. Цалинтай ээжийн 50,000 гэдэг та хоёр ярьлаа. Цалинтай ээжийн 50,000 төгрөг та хоёрын хувьд яг цалин мөн үү? Биш штэ харин. Яаж цалин бийж идэгий? Үгүй юу гэж нэрлэх нь бол тэгэл хамаагүй юм шүү. Цалин мөн гэл юм шүү. Цалин мөн үү? 1000 төгрөг өсөн ч гэсэн цалин гэх юм шүү. Тэгвэл яг энэ асуултыг асууя. Цалин гэж та хоёрын бодлоор юуг цалин гэх вэ? Бас мэдээж лимит нь хэдтэй байх уу? Яг хөө цалин гэдэг тодорхойлт чи өөрөө Монгол улсын яг хууль зүйн хөтөлбөрийн хуулийн одоо 1.35 дээр зааснаар бол доод хөлс цалингийн хэмжээ бол одоо 500 гаруй мянга байгаа шүү дээ. Тэрэндээ хүрж ийг цалин гэж хэлэх байхаа л гэж бодож байна. За тэгэхээр цалин биш. Би бол урамшуулал гэхгүй. Наа чин тэгтээ зөв арга юм. Урамшуулал. Урамшуултээ юу гэх юм? Одоо ингээ урамшуултын ээжийн хөтөлбөр. Тэгсэн юм байна. Цалинтай гэдэг амар том 5 хэлээд яг үнэхээр цалин шиг те ордог эсвэл би одоо ихнэр
төрсөн ч гэсэн тэгээд дахиад хоёлоо хүүхдтэй болох уу хайрын чамайг Төрөлтөө. ажилтаа болгоод өгөх үү гэх. Чамайг цалин чин залгуулад өгөх үү. Наач гоё юм бэ. Эркагийн хувьд одоо жишээлх юм бол цалинтай ээжийн цалинг бол тим гэж үзлээ шүү дээ. Цалин мөн штэ гэж үзлээ шүү дээ. Очроогийн аргумент бол та аюу хүчтэй. Тэгэхээр эркаг юу гэж Цалингийн доод хэмжээгэд хүрэхгүй бол энийг цалин гэж нэрлэж угаасаа болохгүй юм байна. Тийм шүү дээ. Би энэ дээр бол санал нийлчлээ. Гэхдээ энэ чинь нөө- Гэхдээ яг би бол нөгөө юг бодсон юм л да нөгөө хүүхдтэй жишээлбэл би ингээд ямарваа нэгэн зүйл хийхэд ингээд одоо шал шүүрдүүл 1000 төгрөг ч гэдэг юм уу те. Цалин малин энэ төр гэдэг гэр бүлийн нэг юм яриагаар ярьдаг штэ. За. Тэгээ энийг л би бодчихгүй юу. Урамшуулах. Тийм. Тэгсэн чинь энэ чинь яг цалин бол ерөөсөө биш юм байна. Боломжгүй юм байна угаасаа. За би та бүхэнд нэг тодорхойлолт танилцуулъя. За. Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд гэртээ 0-оос 3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд олгох тэтгэмжийг 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор олгож эхэлсэн. 2018 оноос гэдэг маань одоо нийтдээ бол 6 дахь жилдээ явж байгаа гэсэн үг шүү дээ. За хөтөлбөрийн хүрээнд дараах нөхцлүүдээр нөхцлүүд нь үйлчилдэг гэсэн. Тэтгэмжийн хэмжээ бол сар бүрийн 50,000 төгрөг байдаг. За тэгээд хамрагдах хугацаа нь бол хүүхэд төрснөөс хойш 3 нас хүртэлх хугацаанд. За тэгээ энд бас нэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр хэрвээ та нийгмийн даатгал төлдөг. За түүнээсээ нөгөө лист гэдэг зүйлээ бичүүлээд авчиж байгаа шүү дээ. Декретээ авчиж байгаа. Декретээ авчиж байгаа нөхцөлд эхний 2 сар өгдөггүй шүү улсаас. Бас уу. Тийм энэ бүр аюу мапантай заяа. За улсаас өгдөггүй. Харин хэрвээ тийм ажилдггүй олол өгдөггүй гэдэг тийм нэг сонин зарчимтай. Яагаад гэвэл би өөрөө 3 давсан хүний гайхамшигтай. Ажил хийж болохгүй гэж нэг талаараа хэлэх гээд шүү Тийм. дээ. Тэхийн бол тань 50,000 төгрөг өгнө гэх гээд шүү дээ. Та декрет аваагүй болол. За тэгээд энэхүү тэтгэмжтэй холбоотойгоор бол нөгөө нэг бүртгэлтэй ямар ч банкны хамаагүй тухайн банкнд нь бол сар болгоо ордог гэсэн үг байгаа тань. За тэгээд энэхүү тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар одоо улсын хурлын лобби бүлгүүд бол байгуулагдчихж байгаа. Яг очроогийн хэлсэнчлэн цалин гэдэг нэр нь үүнд тохиромжгүй. Цалин гэдэг зүйлийг өөр нэршилдээр ашигладаг учраас цалин гэдэг нэршилдээ тохирохуйц хэмжээний мөнгөнд тэтгэмж олгох хэрэгтэй гэдэг зүйл залтаар үндэслэж доотлон 500,000 болон түүнээс дээш гэж яригдчихэж байгаа. Цалин гэдэг нэршил ер нь яагаад гараад ирсэн юм? Энэ нөгөө сонгуулийн мөрийн хөтөлбөр л байх л та тийм. Тэгээд яг нөгөө сүртэй байлгахууднаас хэлсэн л ахал та. Яг тийм логик утгаараа хүмүүс бодоагүй байх гэж бодож байна. Энэгээр гоё комеди сэдв болгоёг шийдлээ. Тэгээ яг үнийг болоход болоход зүг юм байна. Одоо жишээлбэл за 50,000 төгрөгөөр цалинтай ээж нь 50,000 төгрөгөөр хүсэн хүлээж эцэг ээжүүд одоо авлаа. Ээж энэ аав Хоёр хэлж тэрий чараа нэг хүсээд авдаггүй. Ингэдэг Бүр хүсцэн. Цалин боохгүй багтаа. Гэхдээ ингэдэг. Гэхдээ энэ тоглоом биш найзуудаа. Яадаг вэ гэхээр маш олон ээжүүдийн группүүд байгаа штэ. Би мэдээж тэр чинь нөгөө 0-оос 10 настай хүүхдүүд ээжийн групп, ээжүүдийн team групп ер нь бол маш олон нэршилтэй групп байгаа. Тэнд юу гэдэг вэ гэхээр цалинтай ээж бууж гэнэ үү? Тий, хизээ орж гэн, орсон уу? Орсон хүмүүс мэн. Орсондоо өнөөдөр орох хэвээр гэтэл ороогүй байна. Тэгээ нөгөөх нь ингээд зарим үед нэг 2-3 хоногор хойшилноо. Орсонгүй та нарыг орчуу, тэр банк орчуу, энэ банк орчуу гэд би биенээсээ ингэж асуудаг. Энэ тэгэхээр зарим ээжүүдийн хувьд үнэхээр яа харахгүй хүлээдэг зүйл нахгүй. Гэхдээ сар болгон 50,000 төгрөг ээжүүдийг ингээд та нарт ингээд бараг цалин олгож байгаа шүү улсаас нь гэж хэлчихэд тэрнийг хүлээлгэн гэдэг бол үнэхээр ичмээр байгаа даа аахгүй юу? Яг хугацаанд л өчмөр тий. Дэлхийн улс орнуудын жишгийг аваад үзэх юм бол арай өөр. Энийг би та нарт дараа нь хэлж өгье заяа. За тэгээд дэлхийн улс орнуудад ч гэсэндээ иймэрхүү хөтөлбөрүүд бол хэрэгждэг. Яг ээжийг гэртээ хүүхдээ харж байгаа хугацаанд нь хитэн төгрөг ингэж өгдөг тий. Иймэрхүү зүйлүүд хэрэгждэг. Гэхдээ бид Монголын хийг ярьж байгаа шүү заяа. За Монголд цалинтай ээжийн 50,000 буулаа. Би хэлсэнтэй төрүүлчлээ. Түрүүн зөвхөн ээж гэлтгүү бас авах боломжтой байдгаа гэд. За цалинтай ээж аавын 50,000 буулаа. 50,000-аар гарч дэлгүрсэн. Юу авах вэ? Өмдөж авч өрөхгүй юм шүү дээ. Хөөх юм. Гэтэл яг сар хүлээж байгаа ээж яг өмд авахын төлөө сар хүлээх болов гэдэг байна. Хоол хүнс л авна л да. Тэгэхээр нөгөө хоёр хилч мах авч өрөхгүй юм шүү дээ. 103 хүүзээч авч хөрөхгүй юм. Чадахгүй юм байна. Харин тийм байна. 0-оос 3 насны хүүхдээ харж байгаа учраас хамгийн ихний хэрэгцээ нь хүүхдийн памперсыг авах нь байна. Памперсыг гэтэл томоор нь авч чадахгүй шүү дээ. Памперс чинь дундын одоо хэмжээтэй 50-аас дээш болж байгаа. Харин тийм яг тэгч. Ер нь яг наа чинь нэг Монгол улс чинь өөрөө хүн амынхаа өсөлтийн бодлогыг бас айгүй бодлого байгаа хөөхгүй. Бодлого гэдэг утгаараа 50 гэж байгаа хөх тий. Тэнгүүд байгаа мөртлөө нөгөө талдаа энэ чинь өөрөө бүгд зөрчилтэй яваад шүү дээ. Нөгөө талдаа ингээд ажил хийж болохгүй хүүхдээ тэдэн сар хүртэл ингээд тэдэн нас хүртэл ингээд гэртээ харах хэвээр. Тэрийг дэмжиж цалинтай ээж хөтөлбөр сарын 50k гэхэр чинь одоо нөгөө нэг 2 нас хүртэл хүүхдээ гэртээ харах хэвээр гэдэг хуулийг яалчгүй зөрчгөөсөөр аргагүй болж байгаа хөөхгүй. 50,000 тэрийг аваад яаж 2 жил байх вэ? Тэгэхээр хүүхдээ нэг үсрээ 2 3 4 сар
болов уу үгүй юу те шууд хүүхдээ өгөөл ажил төрөлд орохоос өөр аргагүй. Харин тийм шүү дээ. Тэгэхээр хоорондоо энэ хуйлууд чинь ингээ мөргөлдөөд шүү дээ. Тий, энэ бүр зөвхөн одоо яг зөвхөн хуйлтаач гэхээс илүү бүр ийм юмтай холбогдож байгаа санагдаад байгаа хгүй надад. Хүүхдийг ингээд энэ 3 жил гэдэг чинь угаасаа уулын судалгаар юм бэ юм шиг байгаа юм л да. Судалгаа. Нэг хүүхэд 3 нас хүртэл ээжтэйгээ ингээ хамт байх, өсөх те гэж яах нь өөрөө хүүхдийн эрүүл мэнд те сэтгцийн эрүүл мэнд, бие хааны эрүүл мэндэнд одоо маш том хувь нэмэр штэ. Бүр ирээдүйдээ ингээд өвдөх эрсдлээс ч гэсэн хамгаалж байгаа штэ ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүд. Тэгэхээр ийм хүүхдүүдийг өсгөх гэж зориод байгаа хгүй уул нь бол судалгаа. Тэнгүүд энэ судалгааг амар дэмжиж байгаа юм шиг мөртлөө цалинтай ээж гэдгээрээ ингэж шал худлаа нэрэн доор ингэж 50,000 төгрөгөөр юу жигэр өгж хуурж байгаа мó ээжүүдийг те. Яг үнэхээр бид нар энийг serious хандъя. Монгол улсын ирээдүйн хүүхдүүд юм байна гэдэг үнэхээр хүлэмжширж байгаа бол ээжүүдтэй яг хангалттай. За хангалттай биш юм а гэхэд ядаж 50 биш те. Нэг 500,000 ядаж байхгүй юу? Тэгж өмөр байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг хүмүүсийн хэлж байгаа нэг юм байр суурийг сонссон л доо. Нэг тэн дээр бол хүнжлийнхаа хөрөөр хөлөөж яа гэдэг юм ярьд юм бэл. Юу ч мэдэхгүй юм байна. Тэгээ Монгол улсын нэг төсөв нэг барахгүй юм байна гэдэг аахгүй. Тий, эн чинь барахгүй штэ гэдэг аахгүй. Тэгэхээр би болохоор бодоод байгаа. Ер нь бидэрт нэг юм барахгүйгийн асуудал байхгүй. Харин нэг идэж уухын асуудал байгаа байхгүй. Идэж уух асуудлыг нь цэгцэлчих юм бол бид нар ер нь бол нэлээд олон юмыг ер нь бол нэх тийм зовхгүй давна. Ер нь бол бид нар яг энэ төслийг энэ хөтөлбөрийг нэг 10 жил 20 жил явуулчихад 20 жилийн дараа манай яг энэ үеийн яг энэ ээжтэйгээ хамт 3 жил байсан хүүхдүүд 20 жилийн дараа 90 цэд хүрэхээр Монгол улсын чинь сэп хийлгэж шүү. Шал өөр төвшөнд авч шүү. Яа, бүр бодол санаа нүг мөгөний хэсэг болсон байна шүү. Миний бүр ингээд шар ингээд ар заагаад байгаа байхгүй. Яг тэгээд ээжтэйгээ өссөн 3 жил ээжтэйгээ хамт ингээд байцсан хүүхдүүд 90 сар бол санаа оноо хурц ширүүн тий. Дархлаа өвдөх юм одоо өвчин ороох гэдэг асуудлаас хол тий. Зөвхөн хөгжлийн төлөө бодно гэж бодохоор чинь шал өөр төвшөнд байгаа. Тэгээ сарын 50,000 төгрөг авахгүй ч ээжүүд одоо жишээлбэл яг ингээ гэртээ суух сонголтыг хийж байгаа нь яах аргагүй маш олон зүйлийг золиосож гэртээ суух сонголтыг хийж байгаа байхгүй. Гэтэл залуу гэр бүлийн хувьд нэг нь ингээд ажиллаад гэр бүлээ тижээн гэдэг бол бас их хүндрэлтэй болчиход байгаа шүү дээ. Нэг хүүхэдтэй бол гэртээ сууна гэхээс олон хүүхэдтэй бол бас л асуудалтай болчиход байгаа учраас яах аргагүй за нэг нас хүргээл бор хоолнд оруулаад ажилдаа орё гэдэг дээрээ толчоод байгаа байхгүй. Гэтэл тухайн ээжийн бие организм байна. Тэр чинь бас нөгөө бүрэн тэнхрэх хугацаа гэж байна. За тэгээд түүнээсээ улбаалаад эн чинь ажил дээрээ гаргах бүтээн байгуулалт буюу ажлын яг ингээд нэг бүтээмжтэй байх дээр хүртэл ингэж нөлөөлж байгаа шүү дээ. Гэртээ санаа зовоод байдаг, хүүхдээ санаа зовдог. Гэтэл ажил дээрээ бас ажилдаа нэг орсон нэг аядаад байдаг тий. Тэгээд ажил гэр хоёрын хооронд байсараа байгаад яах аргагүй энэ ч өөр асуудал болчихж байгаа. Ер нь одоо яг Монгол улсаас ингэж байгаа шүү дээ. Төрөлтийг дэмжиж маш олон хөтөлбөрүүд явж байгаа байхгүй. Гэтэл цаана төрөлтүүд ингээ багасчаад байгаа. Тийм. Залуучууд илүү ухаалаг болцсон. Юу гэхээр яг сая заяад хоёрын ярьдаг энэ дээр яг анализ хийдэг болчиход байгаа байхгүй. За ингээд би хүүхдтэйгээ ядаж 2 жил баймаар байна. Тэгжиж хүүхд эрүүл болно. Гэтэл яг өнөөдөр би ажил хийх хэрэгтэй, хөрөнгө цуглуулах хэрэгтэй байгаад байдаг гэд. Яг энэ одоо эрсдлүүдийг айгүй тооцоолоод яг ингээд ер нь төрөлт багасчаад. Одоо энэ жишээлбэл ийм сөрөг асуултууд буюу ийм жишээнүүд гаргаж ирж байгаа байхгүй юу? Одоо яг энэ болон төвшин барьж байгаа энэ зүйлүүдийг яригдж байгаа юм дээр юу гэж гаргаж ирж байгаа вэ гэхээр цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмж болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр одоо энэ цалинтай ээжийн 50,000 төгрөгийг чинь хүлээгээд цалинтай ээжийн 50,000 төгрөгөөр баг ингээд одоо бизнес хийгээд те ингээд явж байгаа ээжүүд айгүй их байгаад байна. За болооч тий. Тэгээ тийм учраас эн чинь одоо нэг хавтгаарсан юм болох гээд байна. Яаж бизнес хийгээд байгаа юм бэ? Тиймээс одоо ингээд нэмж юм бол баг ингээд цалинтай ээжийнх нь за 500,000 болголоо гэж бодоход түүнд нь тааруулаад хүүхэд ингээд төрүүлээд ах юм гинэ. Тэг тусмаа Монголд сайн шүү. Тэг хүүхэд төрүүлээ тэгээ энэ нэг асуудал үүсгэх гинэ. Одоо дээрээс нь дахиад 500,000 гэж аваад асуудал үүсгэх учраас үүнийг нэмж болохгүй гэдэг ийм зүйл яригадаад байгаа. Энэ дээр та хоёрын бодлоор юу гэж бодогдож байна? Жинхнээсээ үнэхээр 500,000 төгрөг өгнө гэхлээр ингээд хүмүүс ингээд тэгээ төрчигээ төрөөд байх болоо. Яг зүгээр хүн амынхаа өсөлтийн бодлогыг үнэхээр хэрэгжүүлээд дэмжиж л байгаа бол яг бодиттой дэмжих хэрэгтэй. Хэрвээ үгүй хүүхд олон болоод ингээ асуудал үүснэ гэдэг байгаа бол хүн амынхаа өсөлтийн бодлогыг зогсоох хэрэгтэй шүү дээ. Шудрах тий анханаас. Ёстой яг үнэ. Хятадууд шиг тий. Ёстой үнэ. Яг үнэ. Хоёроос дээш хүүхдтэй бол үгүй 5 хүүхдтэй бол төлбөр төлнө ч юм уу тий. Тий шүү дээ. Яг үнэ. Одоо ер нь бол хятадууд нэг энэ бодлогоо нэг хүүхэд гэдэг бодлого нэг хүүхэд нэг хятад жилүү нэг тийм бодлого нь
одоо айгүй сөрөг нөлөө үзүүлээд байгаа Тийм шүү дээ. шүү дээ. Нөгөө балансыг нь алдагдуулсан Харин нэг эрүүл өсөлтийн баланс нь бүр ингээ нэг талаа гарцсан. Яг тэр шиг Монгол бол одоо ер нь бол өсөлтийг дэмжихээс өөр арга байхгүй. Яг тэгэхээр хүн дагаж нэг эдийн засгийн эргэлт бий болдог гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт эдийн засгийн эргэлт бий болох гэхээр одоо манайхан байнга л ярьдаа шүү дээ. 3.5 сая хүн тэгэл юм хийх гэхээр ингээл багтаад идэг. Хангалттай сайн олохын тулд чи хамгийн шилдэг компанийг л байгуулж яж хангалттай сайн олдог ч гэдэг юм уу тийм. Им төвхтэй асуудал байгаа байхгүй юу. Би Америкээс нэг айгүй чухал юм олж харсан. 300 сая хүн байхгүй юу. Тэгээ чи заавал Америкийн хамгийн шилдэг компани байх албагүй. Чи зүгээр л тэр ойр тойрхондоо л нэг жим хэрэгтэй юм нийлүүлээд ахад л чи маш боломжтой амьдрал. Яг тэгэхээр 300 сая учраас ингээд чи нэг 30 хүнд л ингээд эргэн тойрныхын хүнд ингээд борлуулдаг л байхад болчих байгаа байхгүй. Яг тэрэн шиг хүн амын тоо ихсэх тусам эдийн засгийн боломж нь нэмэгдээд байгаа байхгүй. Давхар. Ялангуяа манай Монгол шиг юм. Гэхдээ энэ чи одоо потенциалтай хүмүүс. Талбай том байна Монгол тийм ээ, баялаг том байна. Энэ дэр уг нь яг хүн ам ингээ өсөж явах нь илүү чухал байхгүй. Чухал. Би үл ер нь хувьдаа ямар нэгэн тэр 50,000 төгрөг ч юм уу хүүхдийн 100 муу гордож байгаа биш. Зүгээр л Монгол улсынхаа хүн амын өсөлтийн төлөө биечлэн бас зүтгэж яваа. Ер нь яг тэр тэгээ давхагтай болоод байна шүү дээ. Яг түрүүнд хэлсэн хятад гэдээсэн шүү дээ. Хятад ч хууль дүрм чанга ингээд нэг хүүхдтэй бол зүгээр хоёр хүүхдтэй болох юм бол төлбөр төлж ингээд дээшээ ингээд явдаг гэдэг. Тэгээ би хамгийн гайхалтай юм ялгаа харсан. 4 хүүхдтэй байхдаа би хятадаар ингээд аялсан байхгүй. Тэгээ хөх хот мотор явал өвөр монголчууд талцсан. Хятад хүмүүс ингээд манай хүүхдүүдийг хараад ингээд 4 хүүхд ингээд хөтлөө явж байгаа нь хараа гайхаад идэв юм л шүү дээ. Яг олуулаа явж. Вау гэд. Тэгээ яага гайхаад байгаа юм бол гэсэн чинь нэг бүр ингээд өвөр монгол өвөө ирсэн. Чи баян аваа гэд намаагүй. Тэгэхээр би үгүй би монгол зөндөө зээлтэй. Үгүй тэр хамаагүй, жоос хамаагүй те. Жоос хамаагүй. Мөнгө Хүүхэд бол одоо өстой баян юм аа гэл. Хятадууд өөрсдөө мөнгө төгрөг их байгаа. Гэхдээ хүүхэд өөрөө баян. Хүн өөрөө баялаг гэдэг зүйлийг хятад ойлгочод байгаа хөөх. Чи баяа гэдэг. Тийм. Одоо тэгээ зөрүүлээд ингээд хүн Ястаа амаа үнэ шүү. энэ бодлого айгүй болохгүй байсан юм байна, бүтггүй байсан юм байна гэдгийг мэдэнгүүтээ ингээд сул тавьчихад байгаа Сул шүү тавьчихсан. Тэгсэн хэрнээ залуучуудын хувьд нөгөө нэг хэдэн жил дамнаад ингээд тархинд нь тийм үеэр ингээд суудсан тийм. Тэгээ юу рефлекс тогтчихгүй. Тийм дамттай гэж үзээд хүн ам нь өсөж өхгүй байна гэдэг. Харин тэгээ би тэрэн дээр нэг аяга гоё заа ингээд дөрөвх дагуулад ингээд явахаар хүн болгоно баян гэл те. А ялгаа нь болохоор хотод Монголд болохоор ингээд нэг амар үнэтэй машин унаат ч юм уу те ингээд явангад ингээд баян гэж харж байгаа штэ. А гэтлэг олон хүүхдээ би хотод Монголд ингээд дагуулга хөөрхийдөө яаж дижидг юм бол гэснүүдээр хардаг байхгүй. А гэтэл Хятадд ингээ явж байхад бол энэ үнэхээр баян гэж харж байгаа. Бараг тэр бомдон шиг те. Тийм өнцгөөс хүн болгонд тэгж хараад гайхаад ангууд би сүулдэ бүр ингээд тэрэндээ эго ороод зэ. Доошо дэлгүр буухтаа хүртэл хүүхдүүдэд тэрвэрж гармаар санаа. Хүүхдүүдээрээ бараг тэнгөр дрифт эргэж мэргээл те. Гайхалмаар санагдаад байдаг юм байна. Ийм ялгаан тийм билээ шүү дээ. Яхаараагүй тийм. За би тэгээ түрүүн та нарт нөгөө дэлхийн жишээнүүдийг авч хэлье гэжсэн шүү дээ. Дэлхийн жишээнүүдийн талаар та бүхэнд ярьж гоо. За. Яста атаархаж татаж унаад шүлс мэс гахаад одоо бүр бөө юм болно. За ийм гинэ Финланд улс шүү заяа. Финланд бол хамгийн супер нөхөд. 9-10 сартай за 9-10 сар хүрмэгцэн эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт өгөх үү эсвэл гэртээ өөрөө харах уу гэдгээ сонгодог гэж нэгдүгээр шүү дээ. А хэрвээ гэртээ харахаар шийдвэл хүүхдийг нь 3 нас хүртэл нь улсаас сар бүр суур тэтгэмж болон өрхийн орлогоос нь хамаарсан нэмэгдэл мөнгийг нь ээж нь олгодгоо гэж байна. Нийт ээжүүдийн 80 гаруй хувь нь энэ хөтөлбөрийг ашигладаг буюу гэртээ хүүхдүүдээ харах талыг нь сонгодог. А үлдсэн 20 нь ажиллаа хийх буюу тий улсын сургууль, хувийн сургууль, улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг хоёрыг сонголтоор нь өгдөгөө гэсэн үг байгаа байхгүй юу? За цаашлаад өнгөрлөө явах уу? Амжиргаанаас нь шалтгаалдаг гэхээр хараа чи ингээ компани захирал махирал өндөр цалинтай болгоод айгүй бол өндөр тэтгэмж авах нь шүү дээ. Байхгүй юу? За өнгөр гинэ. Өнгөр улс хүн ам зуун бодлогодоо маш их анхаардаг. За ээжүүд хүүхдээ 2 болон 3 нас хүртэл гэртээ асрах хугацаанд өмнөх цалингийнхаа тодорхой хувийг буюу хэд гэж бодож байна? 80% бахаа таварг. 70% хүртэл эсвэл улсаас тогтоосон тогтмол тэтгэмжийг сар бүр авдгаа гинэ. Одоо жишээлбэл ажил хийдгүү байсан бол улсаас тогтоосон тэтгэмжийг авдаг бол ажил хийдэг бол тухайн ажлынхан 70%-ийг сар бүр авдгаа гэсэн үг байгаа байхгүй. Нөгөө дундад цалин гарцсан байгаа шүү дээ, тий? Тэргүүрээ л олгодог байна шүү дээ. Энэ шин жишээлх юм бол жинхэнэ цалинтай ээж байгаа байхгүй. Энэ яг хүн амынхан бодлогыг дэмжиж байна, тий? Тийм жинхэнэ цалинтай ээж. Одоо нөгөө нэг цалинтай ээж гэд нэршлэр нь ярих гэдэг бол жинхэнэ цалин гэдэг чинь үүнийг хэлээд байгаа байхгүй. Үнэ. Тийм Үнэ шүү.
За цаашлаад ингээд явах юм бол нөгөө хүүхдийн мөнгө рүү бас их л орох гээд байна л та. Тийм учраас би энийг ингээд ерөнхийдөө зогсоо. Би хоёрхан жишээн дээр л ярьлаа. Нэг ийм байгаа байхгүй юу? Манай монголчууд нэг ийм коммунизмоор явцсан. Коммунизмд чинь нөгөө хүн болгон ажилчин гэдэг нэг тийм үзэл санаа яваад байгаа шүү дээ. Тэг хүн болгон ажилчин учраас хүүхдийг шууд төрөнгүүтэнд яасалдаг бол ээжийг нь ажилд нь оруулах гэдэг шүү дээ. Яг энэ сэтгэлгээнээсээ бид нар салж чадахгүй. Тэг одоо ямар сайн даа тэр 50,000 хүнд энийг нэмж болохгүй яагаад гэвэл ээжийг гэртээ суух гад байна. Гэртээ суух тийм амархан юм гэж бодоод байгаа юм бах та. Ер нь тий хамгийн хэцүү шүү дээ. Тий гэртээ суух гал ингээл ээж үзтгэл би гэртээ суумаар байна. Миний мөнгийг нэмээдэг гэд манай ээжэд хамгийн хүлцэнгүй шүү нэрээ. Одоо энэ дээр би нөгөө хоёр залуугасаа бүрсдэж ихэн тусгаарчилж асуумаар байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр одоо жишээлх юм бол эмэгтэйчүүд хүүхдээ хардаг гэл ингээл яригадаад байдаг штэ. Гэтэл манай хоёр залуугийн хувьд бол хоёулаа бас гэртээ хүүхдээ баг байхад ингээд харжсэн туршлагууд бол байгаад байгаа штэ. Тийм учраас яг гэртээ ингээд суугаад хүүхдийг харах нь дээрүү ажиллаа хийгээд явах нь дээрүү. Ер нь яг ажиллаа хийгээл явах нь дээр шүү дээ. Ер нь яагаад? Ер нь бол гэдэг үг ороод ирсэн тийм. Аха. Ер нь бол яагаад? Яаж ийм хөө? Найт тахад энэ. Эркагийн хувьд. Угаасаа би үзсэн. Би энийг бол бүр онцгой бэлэг ястдаг гэж бодсон баг. Энэ эмэгтэй хүмүүс яаж ингэж чаддгийг би бол бас жоохон биширж байгаа. Нөгөө хүүхэд төрүүлэхийн зовлон бол хажууд нь бас нэг юм миний ойлгохгүй сэдвүүд энийг л дээ. Яг тэрэн шиг яг ингээ гэртээ суух бас адилхан юм бил. Гэртээ сууна гэдэг нь хараа эмэгтэй хүн ингээд эндээс ингээд баяр хөөр авч чадна заяа нэгдүгürt. Айгуу сонио. Хоёрдугаар заяа. Энийг ингээ зохион байгуулаад чадаад байгаа. Гуравдугаар заяа. Эндээс ингээ гал алдахгүй байгаа байхгүй ихнэрүүд. Одоо ингээл урам зориг моргин ингээл унтраалтай ингээл хинч биш болж болохгүй байгаа байхгүй. Манай ихнэр чи явахад. Манай ихнэр ингээ гэртээ суухаар улам ингээ жавхаажаал те. Өнгө ороод ингээл ядраад амар ядраад байгаа мөртлөө ингээ тэрэндээ амар кайфтай те. Тэгснэ ингээл амар сайн менеж хийгээл гэр орныхоо юмыг зохицуулаад ягаад би энийг хийсэн гэхээр би өөрөө 1 жил гэртээ хүүгээ яг манай одоо 2 дахь хүүхэд гэртээ 1 настай байхад нь би 1 жил харсан. 1 жил бишээ нэг хэдэн сар л харсан. Хамгийн миний амьдралын хамгийн хэцүү өдрүүдийн нэг байсан. Яг тэгэхээр тэр нэг хоол унд мунд ингээл жижиг шажиг юм ингээд наач цааш нь болгох гэр орноо хариуц завж үлдэх мүлдэх хүүхдээ яг цаг тухайд нь хооллох гэж чихэн мэхвийн байнга солих гэдэг бол бас тийм хүн болгоны одоо би яриач хэрэггүй л дээ. Хүн болгон ярьдаг болцсон л байл л дээ. Энэ бол одоо бас эр хүний нэг хийгээд үзчихэд нэг зүгээр юм гэж санагдсан шүү. Нэг эрэгтэй хүмүүс нэг удаа хийж үзээд манай хүн чи ийм юм туулд юм байна. Бүүзэгд. Би зүгээр ажиллаа хийх минь гэж бодмоор юм бил. Тэгчүүл айгүй зүгээр юм бил шүү. Тий, тэгэж бодсон. За би найруулагч руу нэг бичлэг явуулсан байгаа. Тэгээд найруулагч маань бас нэг төгсгөл хэсэгт нь энэ бичлэгийг бас үзүүлнэ гэж бодож байгаарэ. За би ч нөгөө гэртээ бол баян хүүхдээ харж байсан. Манай эхнэр чинь өөрөө багш хүн шүү дээ тий. Тэр хүн бас багшийнхаа ажлыг хий гэдэг өнцгөр дэмжиж ер нь хүүхдээ нэлээд хардаг байсан л та гэртээ. Ер нь тавуулангийн тодорхой. Тэгэхээр амар стресстэй шүү дээ. Би бүр гэртээ хүүхдээ хадгар бүр нэг юм гэрээ авгаа шиг болоо. Яг тэгдэг тий. Бид тэр нэг комеди болгоо ярьчаад байгаа юм шүү дээ. Эхнэрээ ороотож ирэнгүүд нь уурж мурлаа. Эхнэр лүгөө мессеж ороо ирэхдээ амттай юм авчираа. Жохоо ороотонгууд нь юу гэж орооттой эдэр гээл. Ирэхэд яад юм ба. Тэгэл ороотож ирээл шууд тэгэл хоол цаг хийгээл унтаад өгнө. Би ч нүглэн аашгүйтэл чиний мөнгө чин ганцхан намайг хангана гэж одоо. Надад бас өөр эргэцээ байна өдөр. Гэт нэрээ цемпл 4 хамны донд бас те олон жил хүүхдээ харахаар чинь бас нэг цэцэг мэцэг авмаар ч юм шиг. Яг тэрийг өгөөдөж ер нь ингэж ярьж ирсэн. Тэгэхээр яг хамгийн хэцүү байдаг аахгүй. Гэтэ үнэн шүү дээ те. Үнэн. Яг тэгш. Яг тэгш. Яг харахгүй тийм мэдрэмжүүдийг авдаг л да. Тэгээд гисэн одоо жишээлбэл төрөн миний нэг хэлсэн юм байгаа штэ. Энэ хүүхдийн мөнгийг нэмэх тусам одоо ээжүүд гэртээ баг ингээд суух гээд байна. Өөр тэгэж яриул бүр ингэж хэлсэн заяа. Одоо байгаа 50,000 хангалттай. Одоо байгаа 50,000 чинь баг хитрэх гээд байна гэдэг яриа хүртэл гарч ирсэн. Үүнийг нөгөөдөж өөр одоо нөгөө нэг сөрөг намынхын хүмүүс энэ тал дээр ингээ бичлэг хүртэл оруулж ирсэн байхгүй. Тийм үү хангалттай юу те гэдэг ингээ нэг бичлэгнүүд оруулж явах жишээний юм байсан. Гисэн ч гэсэн ээжүүд яг энэ мөнгөн дээр бүр ингээ 100% дөрөөлж бид нар хүүхдтэй болёо гэдэг шийдвэр гаргадаг юм аа. Энэ мөнгөн дээр 100% дөрөөлж за бид нар дараагийн хүүхдээ гаргая гэж хизээч гэр бүл төлөвлөдөг юм аа. Манай ээжүүд Монгол ээжүүд бол супер штэ. Ажил хийнгээ хүүхүүд төрүүлээд гэр бүлээ авч явна тэр гэдэг юм бүх юмыг ингээ тэр дор нэг дор төлөвлөөд хүүхэд төрүүлдэг штэ. Энэ бол супер юм нэг юм
дотоод тарих хандлаганд нь байж идэг те. Ааха. Би гэхдээ энэ удаад Монгол ээж имжлэг биш зүгээр гадаад ээж имжлэг үзүүлэх гэж байгаа шүү. Гэхдээ яг ижилхэн найруулагч маань бас бичлэгийг одоо тавьж өгөх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ бичлэгийг хамтдаа үзээд тэгээд мэдээж тухайн реакшн дээр нь ярилцъя заяа. За. Мама гинэ бас. Яг ингэдэгтэй юм. За тийм. Опас. So yeah, it was. Ингээл өдрөө. TV өдөр байлаа нэ. Well, my mommy snuggled with me when I was scared. I love my baby sister so much. Түрээ алцаад She laughed Тий. so hard. Их сайхан байсан юм шиг л ярьж байна. And mommy gave us lots of kisses. Маш их одоо үнсэл бэлээсэй л гэж. Аюу хөвчлээ өдөр. Энэ хүүхдүүд багасаа бүр англи хэл аягүй сайн сурцсан байна те. Миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа гинэ. Me and mommy had a food fight. It was the best day ever. Яа, гэхдээ энэ одоо яг нэг үзгээр ингээд нэг юм дотор ингээд аюугаа тухгүй болж байгаа байхгүй юу? Манай Монгол ээжүүд ингэж чадахгүй байгаа шүү дээ. Тийш дээ. Ингэж байгаа ээжүүд бол маш их юм золиослж байгаа. Одоо орлогоосоо татгалзаж байгаа. Нөгөө карьераасаа татгалзаж байгаа. Нөгөө нэг одоо би хаавал өнгөрсөн шүү дээ. Тэр мөр бол бүр 37 дахь асуудал тий. Одоо тэр тэгчээд бид нар ийм супер юм нэхэн тий. Гой биетэй бай, өөртөө анхаар. Юу вэ одоо баг одоо мэдгүй одоо айгүй тийм эвгүй мэдрэмж авч байна би бол. Тийм ээ. Яг одоо тэгээ би нэг айгүй сонин кейс санаанд орчлоо. Яг айгүй залуу хүн багхгүй. Тэгээ ер нь яг нөө ирээдүйн карьер марьяасаа болоод те. Яг одоо иймэрхүү зүйл туулахгүй гэснээсээ болоод жирэмсэн болоод манай таньдагд үе. Жирэмсэн болоод хүүхдээ тэгээд ахуулчих жоох. Ийм зүйл туулах цаг нь болоогүй гэдэг те. Залуу хүмүүс бас тиймэрхүү зүйлийг зөндөө гарч Бага зөндөө. Тэгэхээр бас тайран тийм ээ. Гэхдээ би бас яг нэг тийм кейс мэдэх Гэхдээ байхгүй. хамгийн гол нь бас иймэрхүү жишээнүүд зөндөө байгаа л да. Үүнээсээ болоод за одоо болцсон доо. Одоо би хүсэн хүлээж Надад нэг байна тийм кейс байна. гэхэд Байхгүй болчих. хүрээд ирдэггүй ийм ховор хов тавилан чинь үр хүүхэд байдаг байхгүй. Ярс яг тийм кейс. Би бол одоо л өгсөн дээр нь авч л бай гэж яваад байгаа залуу байхгүй. Хүссэн нэгэнд нь ирдэггүй. Хүсээгүй нэгэнд нь болвол За зүгээр агараа би хүсээгүй биш шүү. хэд Би хэдэн хүсээ хүрээд ирдэг. тавуу. Гэхдээ энэ чинь болохоор яг тийм бүр дэлгүүр дээрээс бараа авч байгаа юм шиг зүйл биш байгаа байхгүй. цаг нь болохоор авчилаа гэдэг тий. Тийм, цаг нь болохоор гэдэг зүйл хизээч байдгүй юм байлаа. Яг зөв. Цаг нь хизээ болсон гэдгийг бидэнд дээрээс шийдэж өгд юм Тийм биш шүү дээ. Яг үнэ. Яг тэр үнэ шүү. Дээрээс хаанаас гинэ? Үнэ. Өстө үнэ. Яг тийм бодит кейс байна л да. Миний бас нэг ойрын хүн нөгөө би ингээд юугаа золиосч бол чадахгүй онтар гэ тий. Юу батсныг нь мэдчихсэн. За март. За яа. Тэгсэн чинь харин яг тийгээд дараа нь одоо ингээд цаг нь болцсон онтар гэдэг. Нэг карьерийнхэн тодорхой үед очиод одоо цаг нь болсон онтар гэсэн яг үндэ бол одоо нэг олдох боломжгүй болцсон байсан. Нөгөө эхнийх нь асуудал нь айгүй хүнд туссан учраас эрүүл мэндэд нь айгүй сөрөг нөлөөлөөд тэгээд одоо хүүхэд олох боломжгүй болцсон байна гэдэг мэдээ сонсоод яг ийм гэр бүл байгаа байхгүй амар харамсалтай. Тэгээд дараа нь харамсаад яах вэ болчих тийм байх тийм. Дээрээс ирж байгаа дээр нь тийм ээ. Тэ авч л авсан байлээ. Нэг харамсаад ямар ч одоо нэмэргүй. Гэхдээ ийм алдартай ийм гайхамшигтай ээжүүд бол зөндөө штэ манад тий. Одоо карьер олон юм хойш нь тавиад хүүхэдтэй болж байгаа. Бид нар энэ хардггүй юм байл. Анзаардгүй юм байл л дээ. Ээжүүдийн яг энэ золиосыг бол нэг тоодгүй юм билээ те. Яа. Тэгэхээр өнөөдөр бидний ярьж байгаа сэдв бол цалингийн одоо нэмья. Тийм, цалинтай ээж гэдэг манай улсаас олгогдож байгаа энэ зүйл үүнийг бас халамж гэж үзээд байлаа. Гэхдээ энийг халамжинд олвол оруулахгүй штэ гэдэг дээр бас ингэж яригдчихэж байгаа зүйл гэсэн үг. Тэгэд хамгийн гол нь цалинтай ээж гэдэг хөтөлбөр маань жинкнээс ээжүүдийн хувьд яг цалин болж чаддгүй гэдэг дээр л бид нэр ярилцж байгаа. Зүгээр яг энгийнээр л ярилцж байгаа. Бид өөрсдийнх нь цалинг буугаад ирэхээр за энэ чинь за зарим хүмүүс чинь болвол нэг 14 хоногт сая төгрөгийн цалин гэж авж штэ.
тэр 1 сая төгрөний цалингаа бид нар юунд ч хүрсэнгүй гэл ингээл ярьдаг штэ. Энэ Юу ч болохгүй маргааш нь дууслаа нөгөөдөр нь дууслаа гэж ярьдаг. Гэтэл сар тэр олон ажлуудын ард гараад тийм их хичээл зүтгэл гаргаад 50,000 төгрөг авч байгаа хүн яг тэрийгэ дараа сар хүртлээр хүргэж чадах тэр цалин мөн үү гэдэг л яриа. Гэхдээ эн чинь нөгөө нэг халамж гэж бас ойлгож болохгүй болчих юм. Эн чинь хүн амын өсгөх бодлого байхгүй. Бодлого гэж хүлээж авах. Бодлого нь 50,000 төгрөг лээ шүү дээ гэж бид нар хараа. Чаастай юу? Тий. Тэгэхээр чиний хараа зөвхөн ингээд халамж гэж байхгүй. Энд чинь яг маш олон мэрэгчлэлтэй, гой чадвартай, өндөр цалинтай олон ээжүүд тийм ээ. Одоо энэ хүн амын өсөлтөндөө тийм ээ. Дээрээс тийм ээ тэр хүүхдээ бий болгож авахыг хүсэж штэ тийм биз дээ. Гэтэл чи тэгсэн чинь яг ингээд яг тэр хүүхдээ 2 жил ингээд хармаар байдаг, өсгмөр байдаг, эрүүл боож те сухалаг юм болгомоор байдаг. Гэтэл яг хууль нь өөр ажил хийж болохгүй 2 жил хязгаарлаа 50,000 төгрөг өчгөр чинь өөрөө энэ зөрчилтөд хэцүү болчиход байгаа байхгүй. Бодлого гэж харах хэрэгтэй байхгүй. Биентэйгээ айгуу тийм уйлдсан, нийгмээ мэдэрсэн, ойлгомжтой зүйл байх хэрэгтэй. Нэршил дээрээ хүртэл. Одоо бид нар бол бүр нэршил дээр нь яриад байхгүй. Цалинтай ээж гэдэг тийм. Тэгэхээр цалин гэдэг үг маань өөрөө ямар юмн дээр тодорхойлогдож явах вэ гэдгээл бид нар хамгийн наад зах нь биднээс илүү ухаантай хүмүүс тэнд байгаа штэ. Ойлгочихж байгаа болов гэж бодож байна. За энд сонсогчдоос комент ирсэн байгаа. Хүүхэд бол бурхны бэлэг хөөрхөн шүү хүүхэд гэдэг авсран баяр бичсэн байна. Гэгээ өглөөний мэндэ 3 ажил нь 5-таа юу завхнаас гэж жаргалан түмэн жаргал мандсан байна. Түмэн жаргал ойрд орж ирээгөө. Завхнаас минь завхнаас минь шин жаргалан түмэн баяр түмэн жаргалаа. Баточор бата цэцгийн баглаа явсан байна. 2 цэцгийн баглаа явуулсан байна. Вау. Нэг Эркавтерт нэгээр. Бас цэцэг авмаар санагдаж байгаа шиг байна. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. Дахиад өглөөний мэнд. Дахиад өглөөний мэнд. За хоёроо ажил дээр очиж байгаа юм уу? Өө замаар нэг ажил амжуулаад хөөхтэй тэгэл. Ааха. Одоо ирж байгаа. За. Өнөөдрийн асуулт цалинтай ээжийн цалин яг цалин мөн болов? Цалин гэдэг давхар цалин биш болдог байхгүй. Наа чинь бол тодорхой юм байна. Үнэ штэ. Тэгээд яг хаа орлоготой ээж гэдэг юм уу те нэг тиймэрхүү нэр өгөхгүй бол наа чинь цалинтай ээж гэдэг нэг хүний хүүхдийг чихрээр хурж байгаа юм шиг. Өнөөдөр 4 хүүхдээ өсгөж байгаа, 3 хүүхдээ өсгөж байгаа, хэдэн ч хүүхдээс өсгсөн сард хүлээгээд авдаг 50,000 бол уучлаарай шүү л байхгүй юу? Тийм ээ. Одоо жишээлбэл энэ 50,000 төгрөг өслөө гэж бодоход за энэ мөнгө нь өссөн юм чинь би төрөй доо гэж хүмүүс бодох болов? Яг нэг төрөөс олгож байгаа мөнгөнд итгэмжүүд маш ихээр гарч байгаа. Тэгээ энэс хамаарат төрөлтийн асуудал зөвлөгдөж байгаа шүү дээ. Тийм ээ. Бас одоо нэг юм ачаан дээрээс нь ер нь хүүхдэд өгж байгаа 100,000 чи яах вэ? Өөрийнх нь боловсруулж байт юм уу? Бүх юм зориулж байж болж байна. Тэ? Нэг гол хүнээ мартчихад шүү дээ ээжигээ тий. Тэгээ тэгэхээр чинь энэ өөрөө хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй. Хэрвээ энэ өсөх юм бол хандлт ихсэн шүү дээ. Одоо жишээ нэг 500,000 гэрэлдэг байлаа шүү дээ тий. Тэгдэг байсан тий. Би авсан шүү дээ. Гэрэлт нь амар их болсон шүү дээ. Дараа нь салалт нь бүр их болсон. Салалт нь бүр их болсон. Тий одоо нэг энэ өөрөө нэг юм сул талтай. Манайд нэг юм туршиж үзэхгүй байна л да янз янз юмыг. Тэ одоо нэг суурь судалгаа хийгээгүй. Өөр ингээд сонгуулийн амлалтыг юм яваад одоо ингээд яг ингэчүүл яах вэ гэдэг юм судалгаанууд явуучвал энэ нэг үр дүн болно шүү дээ. Нэг дүүрэг болгонд нэг айл туршаад тэ за ингээд юу авч болох вэ энэ тэгээд та энэ мөнгөөр ийм аавна шүү гэдэг ингээд юм картын бараа шиг ингээд байвал энэ мөнгийг бол хэрэгжилж болно. Тий. Тэрнээс одоо ингээд энэ ямар ч үнэлэлгүй судалгаагүй зүгээр санал тавьж байгаа юм шиг тий. Орж байгаа юм сонгуулийн сурталчилгаа юм шиг. Дандаа сонгуулийн өмнө ингээд иймэрхүү хуулиуд гараад идэг нь амар буруу байгаа. Марцсан л та тий. Гинт өөрчлөлт. Хоёроо энэ мөнгийг юу гэж нэрлэмээр байна гинэ? Орлоготой ээж үйл гоё. Орлогоч бас томдох юм шүү. Орлогоч бас том юм шүү. Үгүй яг хоо энэ урамшуулалтай ээж. Урамшуулалтай. Хүүхд гаргасанд баяр үргээ гэдэг чинь бас буруу болчих гээд байгаа. Эргэлт. Бас наа чи буруу юм аа. Эргэлтийн мөнгө шүү тий. Яг хоо төрийн нэг тэтгэмж гэвэл нэрлэл өөр болно л доо. Памперсны мөнгөтэй ээж гэвэл яг хоо. Тий одоо тэгэл нэг хүүхэд нь памперс өгнөгөөд за яг том тийм ээ тийм нэрээ. Гэтэ ийм юм байлээ. Одоо жишээлбэл хуйга бас энэ талаар мэдж байгаа юу юу? Цалинтай ээж гэж авж байгаа штэ. Цалинтай ээжийн мөнгө одоо жишээлбэл 0-3 настай хүүхдэд олгогдож байгаа. Тэгэнгүүт нэг дэрсгэн төрчдөө штэ. 3 нас том хүүхэд нь 3 нас хүрээг байхад дараагийн хүүхэд нь төрчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн тоогоор авдаг юм уу гэхээр үгүй. Нэг л 50,000. Нэг л 50,000 төгрөг авдаг. Оо тийм үү.
Хүүхдээ олон болгоод байх баг хэрэгтэй ч байгаа юм уу? Харин тийм байгаад явах юм бол тий. Зөв. Тийм. Та жаахан нэг юу яагаад байгаа байхгүй. Тэр Канад гэж штэ. Канадад чинь одоо ингээд тэтгэмж өгöd байгаа байхгүй. Амжаагааны зардал одоо цагаачтай та байртай өгөө байргүй гэвэл шууд цар болгон байрны түрээсийн мөнгө нөгөөд штэ. Тэгээ цагаачт штэ. Тийм штэ иргэн биш байгаа штэ. Иргэн биш штэ. Тэ. За тэгээд энэ мөнгө тэтгэмж чинь юу вэ гэвэл баялгаал хаваад байгаа байхгүй. Манай чи ийм өндөр өгөх болж байгаа штэ. Бага. Одоо тэр нэг энэ 80 90 сая малын чинь бүх хүндээ хуваахаар би таа олж ütсэн чинь нэг 2 3 сая төгрөг малтай болж байгаа байхгүй нэг хүн. Эний чинь бүх чэнжүүдэд зарахаар нэг хүн бараг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй. Дээр нь газрын баялгаа нэмээд араб цаашаа байхгүй. Араб цаашаа. Өнөө шүү. Олон талаас нь гаргалгааг гаргаад ингээд танд нөгөө эх орондоо итгэл чинь энэ байна гэдэг одоо нэг 10 жилийн хугацаанд танд ийм мөнгө өгөх нэ гэдэг ирээдүйд нь эдэргээд ийм тоонууд гаргаж ирэхгүй байгаа нь босхгүй байгаа шүү дээ. Яг зөв. Ааха. За тэгвэл өнөөдрийн бол санал асуулга цалинтай ээжийн цалин яг цалин мөн үү гэдэг дээр тийм үү үгүй юу? Үгүй. Баярлалаа. Тэр өнцөг чи гоё шүү. Цалингийн зээл авч болохгүй байна гэл тий. Таач гоё өнцөг. Тэр өстой гоё юм байна. Хангахгүй шүү дээ. Харин тийм байна тий. Маш их баярлалаа холбогцсонд. За. Баярлалаа. Яг л ийм л байна. Гэхдээ ядаж хүүхдийн тоогоор өгдөг бол бас сони тий. Хүүхдийн тоогоор гэдэг дээр би хамгийн сонин сүүлийн хүүхдэд төрүүлээд хүмүүс хоорондоо бичлэлж байгааг нь хараад тийм үү гэж мэдсэн. Тийм. Хүүхдийн тоогоор өгдөг юм уу? Үгүй. Хүүхдийн тоогоор биш. Одоо жишээлбэл чи очроо гайхлаа. Энэ ихнэрээ нэг сар хардаа явчих. 0-3 насны хүүхэд яриад байгаа шүү дээ. 0-3 насны та 0-3 насны 2 хүүхэдтэй нөө 3 хүүхэдтэй нөө 4 хүүхэдтэй нөө ихэрлүүлсэн байна хамаагүй. Нэг л хүүхдийн мөнгө өгнө. Тэгэхээр 4 өгдөг бол гоё юм тий. 4 за 3 ихэрийг яриа л да 4 биш 3 ихэр хүүхэд төрүүлсэн байлаа гэж бодоход тэр ээж зүгээр бас л үгүй тэр ялгаагүй л 150 мянга. Одоо тэгээд нэмэхгүй биш баг өөхөө болсон дээр тий. 150-ыг өгсөн бол бас нэг нэр төрийн тий ингээд байх гээд байгаа байхгүй. Тийм нэр төрийн нэг хүүхэд гэдэг шиг тий. 50 кал авчиж байгаа байхгүй. Энэ бол бас арай биш. За хишгээ орж ирж байна. Цалинтай ээжийн 50к цалин биш штэ. Бид нар чинь 50к одоо юу авах вэ? Памперс ч авч хүрэхгүй штэ. Одоо бол 1 кг мах ч авч хүрэхгүй болчоод байна штэ. 1 кг мах 30 мянга олж илээ. Үнэхээр хэцүү байгаа. Амьдрал хэцүү байна. Амьдрал ямар хэцүү юм бэ? Хүн одоо ингээд 1 кг мах авах уу? Хүүхэдтэй 3 шиг шар хайрыг авч явах уу гэдгээ орооныхоо хоолыг яг сонгох гээд байна шүү дээ. Одоо ойлгомжтой махаа сонгож байгаа гэж бодож байна. Тэгэхээр одоо нөгөө нэг тэр шингэн үйлдвэрлэгчдийн бас орлого морлого буурах тийшээ хандж байгаа тий. Талах идэхүү гэдэг. За ингээд дүгнээд дуусгын найзуудаа. Тэгээ. Өнөөдөр бидний ярилцж байгаа сэдв бол ерөөсөө ямар нэгэн байдлаар нэг амар улс төржий гэж бодсонгүй зүгээр яг сэдвийн хүрээнд ярьлаа. Орох гээд тэгтээ тэрийгэ боллоо. Яг биднээс илүү ухаантай хүмүүс тэнд байгаа байхаа гэж найдсны үндсэн дээр бид зүгээр яриад өнгөрчлөө. Цалинтай ээжийн 50 мянган төгрөг. За яг энэ маань цалинтай ээжийн хувьд ээжүүдийн хувьд цалин болж очиж байгаа юу гэдгийг асуулга өрнүүлсэн. Үүнд 25% нь үгүй, 75% нь 25% нь тийм 75% нь үгүй. 25-ийн нэг нь би. Хариултыг бол өгж байна. Зариуд эсэргүүцчих. Би өгөөд орох юм. Эрка. Уг нь өгöd рүү орох юм. Өгөөр орох шүү. Энэ мэдчлэн мэдээж яг тиймэр орсон хүмүүс мань бас өөрсдийнх нь санал бодлыг бас илэрхийлж байгаа ах гэж бодож байна. Хамгийн гол нь нэршил дээр нь бид нэр бас яриад байгаамаа. Бид нар ч өөрсдөө маш тийм утга 100% зөв зүйтэй ярихыг ирмэлцдэг. Ярианы хэл, баялаг, бичгийн хэл, баялаг те нэг үгийг олон янзаар тайлбарлах гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг ингээд нийгмийн хүрээнд, улс төрийн хүрээнд ярьдаг хэрнээ зарим нэг тодорхойлолтын дээрээ анхаарах хэрэгтэй болчихжээ. Цалинтай ээжийн 50 мянга гэж олгож байгаа нь яг энэ хөтөлбөр маань нүдэн олсон нэршил байна уу гэдэг дээр л бид яг сайн. Яг цалин гэдэг нэрийг бити өөрчлөө яах юм. Зүгээр харин цалин руу төхүүлээ төхөө. Тэр дүнгийн төхүүлээ. Нэрийг өөрчлөөд яах вэ? Дахиад хүүхдтэй болох төлөвлөгөөтэй. Тий, дүнгийн тэгэл та. Нэмчил тий. Харин чамайг цалиншин залгуулъя. Чадчихвал бас одон руугаас чадах юм чигээ тий. Тэрийг бол чадах нь байна тийм ээ. Чадах юм чи. Ингээд
Ийм асуудал донд байсан ч гэсэндээ үр хүүхдээ эрүүл саруул өсөж байгаа ээжүүдтэй бас эхнэртэй хань болж тусалцаж байгаа аавуудтай бүгдэнд нь талархал илэрхийлье. Монгол улсынхаа ирээдүйн төлөө хүн амынхаа хөгжлийн төлөө хамгийн чухал үүрэг оролтой ажиллаж байгаа танд дахин баяр хүргэе. Яах аргагүй таны хийж байгаа цалинг, хийж байгаа ажлыг хийж байгаа ажлыг цалингаар химжээд боломжгүй. Үнсэн чинь үнэхээр тулцсан өндөр үнэлэмжтэй ийм ажлыг та хийж байгаа шүү гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлмээр байна. Монголын үрс маш олон болохгүй. Радиогийн 1-р студид Эрка Очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Монгол улсын дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Өнөөдрийн сэдвийг ч гэсэн та том өрөндөө яриарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Дээрээс ирдэг Ямар хөгжөө. сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.